Анхаарлаа хандуулж хөтөлбөртэй хамтдаа баярлалаа. Үргэлжлүүлэн тодруулга мэдээллээр үргэлжилж байна. Засгийн газрын бүтцийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр олонхын бүлэг дотроо төдийгүй мөн эвслийн бүлэгтээ байр суурь нэгтгэх шаардлага гарч хурлын дундор завсарлага авахд хүрч байсан. Тэдгээр санал нийлэхгүй маргах асуудлууд гарсан боловч хэдхэн цагийн дотор ойлголцож чадсан гэж улсын их хурл дахь арчилсан намын бүлгийн дарга мэдгдлээ. Засгийн газрын бүтцийг тойрсон зарим асуудал дээр манай сэтгүүлчийн асуултанд хэрхэн хариулсныг одоо хүргье. Сая банк орон дээр соёл спорт аялал жуулчлалын яамыг одоо 2-3 яамдад хувааж өгнө гэсэн ширэг хүчний саналыг дэмжих шиг боллоо л доо. Тэр энэ танай намын бүлгийн байр суурь бас мөн үү? Намын бүлгийн байр суурь ойлгомжтой хэрэгсэн шүү дээ. Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлж байгаа энэ бүтцийг бид дэмжиж явах хэрэгтэй юм аа гэж. Яг энийг онцолж байгаа юм гэхээр ерөнхий сайд энэ бүтцийн өөрчлөлтийг хийхдээ энэ сонгуулийн үлдсэн эрхийнхээ хугацаанд бид энэ үтсээр ажиллах юм бол одоо илүү одоо чамбаа бүрдэлтэй ажил боломжтой юм байна гэдэг энэ зүйлэл оруулж ирж байгаа юм шүү дээ. Хэрвээ ям хүний ажиллаж байгаа хүнээс хамаарат байгаа юм уу? Эсвэл өөр улс төрийн шалтгаан байгаа юм уу гэдгийг бол өөр асуудал шүү дээ. Энэ бол тийм ээ. Энэ ямыг устгах тухай асуудал биш байхгүй юу? Зарим хүмүүсийн тайлбараа сонсоход энэ ерөөсө хэрэггүй юм байна. Хуучин байсан бүтцээр дээрвс юм байна гэж яриад. Манай спортын ч юм уу, урлагийн ч юм уу, аялал жуулчлалын тэгж яриад ингэж байгаа. Би бол тэгж бодохгүй байна. Энэ яам дээр асуудал байгаа бол зохион байгуулалтын болон боловсон хүчний асуудал байгаа бол энэ тусдаа яриа явахгүй. Энэ чинь бүрэлдэхүүний тухай асуудал биш, бүтцийн тухай асуудал учраас бид бол энэ байр суурин дээр байгаа. Сая яг банк орон дээр жоохон бодлоонч хасан баг шинхэн хөрөмж хэрэглэж байгаагаад ашиглаад бас уруу зүрүү дарагчийн байр суурь хэрэгжүүлээ. Нэгэн банк орон дээр санал хураагдсан бол тав чуулганаар орж ирж хэлцэгдэнэ. Тэгэхээр танай бүлэг түрүүн өглөө завсарлага авсан л да ямар шалтгаанаар завсарлага авсан бэ? Магадгүй бүлэг дотроо биш эвслийн бүлэгтээ бас зарчмын хувьд тохироонд хүрэх ойлголцох асуудал байсан гэж сонсоод сонирхтой байна. Үнэн. Манай Шудрагс эвслийн бүлгийн байр суурь бидний нөгөө зогсож байгаа бүтцийн хүрээний байр суурь жоохон ялгаатай байр суурь гарсан л да. Тэгээ бид нар тэрийг ойлгох зайлшгүй шаардлага гарсан. Энд дээр нэг бас нэг хоёр яамны тухай асуудал ч гэдэг юм уу тийм ээ. Бас шадар сайд байх нь зөв буруу юу ч гэдэг юм уу ийм асуудал гарсан. Тэгээд энийг бид нар ойлгох зохицлоо шүү дээ. Сая банк орохоор ороход жишээлбэл гадаад хэргийн сайд шадар сайд байна гэдгийг авсан. Тэгээд аваад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан боёо гэдэг энэ бол бас эрүүл шийдвэр байж магадгүй гэдэг нь бид нар явж байгаа. Энэ утгаараа л завсарлага авсан түүнээс өөр ноцтой зөвшөлтөнд юм бол байгаагүй. Ууд орхой эрчим хүчний яамыг нэгтгэх асуудал дээр эвслийн бүлгийн зарим гишүүд бол сөрөг байр суурьтай байсан. Энэ хоёрын яамыг нэгтгэснээр эвслийн бүлэг дэх муааны квотыг байхгүй болгохгүй гэсэн ийм бас болгоомжл нөгөө талаар яваад ах шигсэн. Тэгэхээр магадгүй муанд нэг квотыг нь үлдээе гэх юм бол танай арчилсан намын сайдыг одоо явуулна гэсэн үг үү? Энэ дээр бүтэж ярьж байгаа хүн ярмааргүй байгаа. Бүтцийг хүнтэй холбохлоор л буруу тийш хандж байгаа. Бүтцээ түр шал өөр юм тийм ээ. Бодлогын чиглэлээр бид нар ямар бүтцтэй байх юм бэ гэдэг асуудлыг хэн нэгэн одоо хүн байх уу байхгүй юу гэж ярих юм бол наа чинь бүх асуудал задрах байхгүй юу? Тийм байж болохгүй. Тийм хандлага гаргах юм бол бидний энэ бүтцийн ерөнхий сайдын оруулж ирсэн энэ бүтцийн өөрөө одоо өөрийнх нь зорьсон зорилгоос хажаачих гэдэг юм л да. Тийм учраас ийм зүйл байж болохгүй гэж бодож байна. Банк орон дээр сая бол яамдын нэрийг бас нэлээд өөрчлөөд батлаад ах шиг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын оруулж ирсэн яамдын нэрч бол нэлээд өөрчлөгдчихлөө. Энэ тохиолдолд арчилсан нам ямар байр суурьтай? Бид нэг юм ойлгох хэрэгтэй. Яамдын оруулж ирсэн ерөнхий концепц бодлого нь өөрчлөгдөв. Нэр л өөрчлөгдөж болно. Тийм ээ. Жишээлбэл манайхны бас гаргаж байгаа саяны энэ санал зөвлөдөө. Дэд бүтцийн гэхээр чинь дэд бүтцг бол одоо бүхэл одоо холбоо, дээр нэрчим хүч, зам дээр барилга бүгд орно. Наа чинь нэр нь их агуулга нийцэхгүй. Тийм учраас яг нийлсэн юм дах нэрээр нэрлэе гэдгийг бол банк ороод имс. Энэ бол өөрөө үзэл. Одоо чуулган дээр бол хэрвээ ерөнхий сайдын оруулж ирсэн зарчмын зарим саналууд унуул яах вэ гэдэг асуудал байна. Ерөнхий сайдын ерөнхий энэ баримтжилж байгаа бүтц нь өөрийнх нь төлөвлөсөн бодлогын хэмжээнээс гажаад эхлэх юм бол энэ санаачилсан өөрийнхөө бүтцийн тогтоолын төслийг уцааж татан авах хэрэг нь ерөнхий сайдд өөртөө байгаа. Гэхдээ бид бол заавал уцааж татан авах хэмжээ рүү
явуулах нь бидний зорилго биш шүү дээ. Энэ бүтцээ эдгээр шилжүүлчихэд бүрэлдэхүүнээ шинээр сонгоод ингээд энэ засгийн газар үлдсэн сонгуулийнхаа хугацаанд тодорхой ажиллах нь бидний хувьд хамгийн чухал зүйл гэж ойлгож байна.